Хулгайтай эвлэрэхгүй, хулгайчдыг эх орноос хөөн гэсэн яасан бэ их баяр сайдаа. Өөрөөр хэлбэл авилга хорооллынхан том байна. Монголын авилгын гэрэл салттай байна. Хүрэлсүхийн засгийн газрын сайд, Зандан шатрын засгийн газрын бэд 50 бих болон түүний нөхөд болох. Дархан л очихгүй бол болохгүй байсан хөдөө аж ахуйн яам сайдын солигдтол буцаад хоттол ирэхгүй бол болохгүй боллоо. Авилга хорооллынхны онц шийдэл онц нүүдэл болж хүчин төвлөрдөр шүүхэн шийдвэртэй болоод авлаа. Учир нь онц шийдэл төрийн бас байгууллагын нэхэмжлэлтэй нийслэлийн цэцэг дарга, нийслэлийн ерөнхий архитектор, хот байгуулалт хотын стандартын газрын дарга, барилга хот байгуулалтын яам, барилгын хөгжлийн төвд тус холбогдох. Усан паркийн маргааны захиргааны иргэн анхан шатны шүүх хуралдаан болж уг хэргийг бүлтэн хэрэгсэхгүй боллоо. Өөрөөр хэлбэл авилга хорооллынхан том байна. Монголын авилгын гэрэл салттай байна. Үе үеийн хотын дарга нар нь ерөнхий сайд нь хүртэл гарч ирээд хураан гэж хашгицсан ч нэг ч өдөр барилгын ажил зогсоогүй. Авилгал хороол Авка гарден гэдэг төслүүд явж байгаа. Тийм учраас шууд болгоно. Би хэлжсэн биз болгоно гэж. Авка гардныхаа нөгөө 16 давхар билүү 20 давхар байшинг буулгах энэ ажил руу орно гэдгээ би бас та бүхэнд хэлье. Шүүхтэд яваад. Шүүх нөгөө талд нь бидээ л. Шүүхэн хурдтад тагсан. Тэгээд одоо шүүгчнэртэй нэг хэдэд юм байр өгөө тэгээд орцтой байна. Энэ захиргааны иргэн яг шүүхтэр үү? Тэр материалуудыг надад нэг өгөөч. 2 жилийн өмнө ерөнхий сайд очиж ажиллаад голын голдрол өөрчилсөн байна. Олон нийтийн эрсдэлтэй байх нөхцөлийг, үерийн усны эрсдэлтэй байх нөхцөлийг үүсгэсэн байна. Нураана гэд мэдтсэн. Тэрнээс хойш зөвшөөрөл өгсөн байдлыг одоо шалга гэдгийг намдын гишүүн шаарддаг байгаа. Эрчим хүчний сайд нь тог цахилгаан ус дулаанаар нь хангасаар барилга баригдаж дууссан. Хоёрдугаарт тэр авилгал оролттой холбоотой асуудалд эрчим хүчний яам, барилга хот байгуулалтын яам хариулт өгөлдөө. Яагаад техникийн нөхцөл өгöd байгаа? Хэн өгсөн юм? Яагаад цоцолж болохгүй байгаа? Яагаад даналцаад байгаа энэ хүмүүс? Захиргаанд үгүйсүүлж байгаа компаниас одоо энэ юунд яриг нөгж байгаа. Энэ асуудал шүүхтэр шийдэгдэж байгаа. Одоо шүүхийн шийдвэр гарах юм бол аль талдаа шүүхийн шийдвэр гарна. Тэр шүүхийн шийдвэрийг биелүүлж таарна. Шүн дөлөөр хүүхдийн паркийн газар руу дайрч ороод бохроо холбож шинээр тавьсан авто замыг бас л шүн дөлөөр хуу татаж байгаад төвийн шугам сүлжээнд холбоод авсан. Зөвшөөрлгүйч бүгдийг хүчээр хуу татаж байгаад дуусгасан. Одоо тэгээд үйл хөдлөлийн гэрчлэлийн эхнээсээ гараад эхлэх байлгүй. Төрн дийлхэ байсан нэг ийм компани байна. Нөгөө талд гарын үсгийн ханцуун дотроо 8 алцаж, хууль зөрчиж, зөвшөөрөл олгосон хурхан хуцан дарганараас болж татвар төлөгчид та бид давхар дахин торгуулсаар байна. Голыг гол гаргаж болдоггүй үлгэрээр голын голдрлыг өөрчилж, барилга байшин барьснаас үүдэн нийслэлчүүд усан давтаж өчтөчнөө айл эд хөрөнгөөрөө хохироод үлдсэн. Үерийн гамшигт зарцуулсан төгрөг мөнгийг сум даргын хүрцтэй алгасан сүртэй рейлийн төлбөрийг та бид халааснасаа төлсөн. Дахиад эс аутлетыг буулгах, нүүлгэх, шинэ байрыг нь барих, газар сууцыг нь мөн л татвар төлөгчид та бид төлсөн. Дараа нь давхар дахиад торгуулж дунд голыг нөхөн сэргээх, үерээс хамгаалах, Берлиний хаан босгох мөнгийг та бид спонсорлож хурд групп руу шилжүүлсэн. Өнөөх Берлиний хаан нь явсаар ахиад л авилга хороолол дээрээ тулна. Татвар төлөгч та бид татвар говчуурт дарлуулж, дансаа хаалхан байж, улайлхан байж, байдгаа барьж төлсөн. Татварын хідээр хурган дарга нар нь туршлага судлах нэрээр семинарт явж галуу шувууны мах тусал. Утсан дарга нар нь гарын үсгээ сарайлгаж авдгаа авдартай хийгээд яваадлах юм уу? Даргыг юм үзүүлж, нүд тайлуулах гэж, даргын хувийн бизнесийг тижээх гэж бид татвар төлдөггүй. Хулгайтай эвлэрэхгүй, хулгайчдыг эх орноос хөөн гэсэн яасан бэ их баяр сайдаа. Би ажлаа авчаад мэдгэдлээ. Улс төрийн мэдгэдлээ. Бүр таны ахалж байсан, илт бамбаа хийж байсан үеийн нүүрсний хулгаан сонсголоор 44 их найдын нүүрсний хулгайчдын нэгээр цоллогдож, яллагдагчаар татагдж, прокурор бүрэн эрхийг нь цуцлахаар оруулж ирсэн ч гишүүнийг бүдүүн эрхээрээ далаалган ордон суугаад үлдсэн Наранбаатар гишүүн төсвийн байнгын орооны дарга боллоо штэ. Өнөөх төмөр замын хурган дарга хэн блэ? Баттул илүү. Юу болсон бэ? Жарааханд баригдсан акулыг нь хизээ барих уу? Нөгөө бортыг юу болсон бэ? Хил гараа зүгтэлд авхиад байсан. Орон шоронд хорих гээд байсан сэтгүүлч нар юу болсон бэ? Нүүрсний машинтай гээд адлаад байсан сэтгүүлчтэй зарлах уу? Хүн алж хүрээ талаад чандарлаад цацсан хэрэг ер нь юу болсон бэ?
Нөгөө гэргээ мэргээ хэро мэро бүгдээрээ яасан бэ? Өөртөө зориулсан 1 тэрбумын акцийг шалгаж дууссан болов? Би нүүрстэд хөөгдөхгүй. Харин нүүрсдгийг эх орноосоо хөөд. Бөлөг төрүүлэх альваас одоо тийм орлогод би автахгүй. Монгол улсын тусгай тогтнод халдсан хямбгаагч толгойг нь авах ёстой. Цэвэрлүүлэх ёстой. Хийнэ гэдэг хэлээ. Асуултанд хариулахгүй. За баярлалаа. Их хурл таныг яг юм шүү. Байсан шүү дээ. Чимбаа. Хуульцсан сайд болоод нүүрсний улгаачдыг хөөж явуулаад халаад өгөх юм болсон ганган чамгэр ийлэр л халаад байгаа харагдана. Харагдахтаа бишээ сайдаа. Тусгаар улсын хууль зүйн сайд бодлоо ярьдаг, таамаглаж, дэрвдэг байна гэж бодохгүй байна. Баримт нотлохоо гаргаж ирээд ярмаар байна. Дархан л очихгүй бол болохгүй байсан хөдөө аж ахуйн яам сайдан солигдтол буцаад хоттол ирэхгүй бол болохгүй боллоо. Бодлогын яам ингээд 2 3 тасраад ингээд нэг нь аймагт, нэг нь нийслэлд, нэг нь дундаа ингээд одоо тий Дарханд Улаанбаатарын хооронд ингээд яваад. Энэ нь жоохон зохисгүй байлээ гэдэг харагдсан. Ер нь яг энэ ташрамд бол Жил гаруй өмнө хөдөө аж ахуйн яам Дархан уул аймаг руу нүүн төвлөрлийг сааруулна. Малчид тариаланчид тань руу нүүж байна гэсэн бол өнөөдөр эд хогшлоо ачаад төрхөмдөө буцаж байх шиг байна. Улс төрчид бодлогын яамаа нүүлгэж тоглодог боллоо. Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн яамны 70 орчим хувь буюу хөдөө аж ахуйн корпорац, хөдөө аж ахуйн бирж, жижиг дунд үйлдвэрийн газар, төвийн бүсийн хүнс хөнгөн үйлдвэрлэл, технологийн цогцлбор, малын удмын сангийн үндэсний төв гэсэн газрууд Дархан хотын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт цогцлборын зориулалтаар баригдсан 10 давхар барилгад ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн яамыг анх 2.4 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотоос нүүлгсэн бол Дарханд суурьшсан яамны ажилчдын орон сууц нь 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Харин одоо сайд солигдсон тул яам төрхөмдөө буцна. Эхний ээлжинд мал эмнэлгийн ерөнхий газрыг Мишель Экспо төв рүү жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг буцаан Улаанбаатарт нүүлгэх ажил эхэлсэн байна. Одоо Дархан руу нүүж дөнгөж төвхнөөд байсан төрийн албан хаагчид буцаад төрхөмдөө буцах уу? Тэндээ зээлээр авсан байр саваа яах вүлээ? Хүүхдүүдийн хичээл сургууль юу вүлээ? Эргээд хотод очиод дахиад байр саваа яах вүлээ? Төсвөөс гаргасан татвар төлөгч та бидний хэдэн 10 тэрбум төгрөг салхинд хийсээд өнгөрөх үү? Буцаад нүүх төсөв зардлыг дахиад та бид спонсорлох уу гэх мэт олон сонин асуултууд өөрч байна. нүүлгэлтийн зардал яг хэдэн төгрөг гарсныг одоогоор би танилцаагүй байна. Ер нь бол тэнд нэг 60 гаруй албан хаагч одоо яам болон харийн газрын албан хаагчд бол орон сууцнд бол орсон байгаа. Нэг 10 гаруй гэр бүл бол хүүхдүүдтэйгээ очсон байгаа. Тэгэхээр эн чинь ингээд юм жилийн дундуур шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд дунд сургууль цэцэрлэгийн хүүхдүүд 10 гаруй гэр бүлийн хүүхдүүд тэнд одоо сунгууд орсон байгаа шүү дээ. Тэр хичээлийн жилийн дундуур энийг бол өөрсдөө боломжгүй гэдгийг бол бодит дээр бол хэлхэн зүйтэй. Хөдөө өснөөс цаашлахгүй Бадам сүрэнгийн хөлд бодлогын яам төрийн албан хаагчид үргэлдэж байна. Өнгөрсөн 7 хоногт 21 аймаг нийслэл хотын удирдлагуудыг ерөнхий сайд төрийн ордонд хүлээн авч уулзсан. Том бангар хар машин төрийн ордны хашаагаар игнүүлж тавьж байгаад аймгийн дарга нар зов зүдэрч байгаагаа ярьцгаалаа. Аач гээгүй байхад Б гэсээр аймаг орон нутаг хөлтлөө дулааны захиралгын станцын ажил зогслоо. Ажил авсан компани ампуурлаа гэсээр 10 аймгийн засаг дарга сүржин ярилцлага өгч хөрс суурийг нь бэхэлж өгөөд тэр өрөөд авилгатай тэмцэх газраас ажиллагаа явуулсан мэдээлэл гарч маргааш нь баривчилгаа болсон. Тодруулж хэлбэл 2019 оноос хойш 7 жилийн мөрөөдөл болсон бүгд найрамдах Солонгос улсаас 40 жилийн хугацаатай 148.7 сая долларын зээл авч 10 аймаг төвийн дулааны станцтай болох төсөл өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан товууд орчин үүсгэн байгуулсан Green Energy International хувьцаат компани давуу айдал олгож зөвлөх үйлчлэгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх хэрэг Хүрэл сүхийн засгийн газрын сайд, Зандан шатрын засгийн газрын бэд 50 бэх болон түүний нөхөд болох эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан товууд орж түүний дүү даваад орж нарыг баривчилж эхний ээлжинд 48 цагийн хугацаатаагаар саатуулсан. Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт эрүүгүйлийн тусгай ангийн 22-ийн 1-ийн 2, 22-ийн 11-т хэсэг зааснаар мөрдөн шалах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдлууд тогтогдсон.
50 ба түүний нөхдийн гэрт авилгатай тэмцэх газраас нэгжлэг хийж хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх олон тооны үйл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүд 350 сая төгрөгийн валютыг хураа авсан байна. Эхний байдлаар авилгатай тэмцэх газраас өгсөн мэдээлэл ийм байна. Хэрэг явдал цаашид яаж өрнөхийг бид анхааралтай ажиглах болно. X Show-тай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.